За энэ цаашдаа хэрэгжүүлэх ажил арга хэмжээний санал гэдэг дээр нэг 5 зүйл байна. Тэгэхээр мэдээж зарим ихэнх зүйл бол нээлттэй ингээд тайлбарлаад ярьж байгаа, үндэслэл гаргаж байгаа. Мөн ажил хэргийн шугамар хаалттай ярих зайлшгүй сэдвүүд байх боломжтой байгаа. Тэрийг бас жич хууль зүйн байнгын хорон дээр хууль зүйн сайд бас яг энэ хаалттай оруулж ирж ярих зүйлүүдээ ярих нь зөв байх гэж үзэж байна. За тэгэхээр нэгдүгээрт бол тэр шууд мэдээс солилцох хамтарсан ажиллагааг явуулах тогтолцоог бүрдүүлэх холбогч офицер гэдэг байгаа шүү дээ. Энэ мэдээж одоо гадаад яам болон за тагнуулын ерхий газар гэдэг олон салбарын байгууллагуудтай хамтрах зүйл учраас бас яг энэ талаарх мэдээлэлээ албан шугамар наривчлаад хүсэлтэд хууль зүйн байнгын ороонд ирүүлмээр байна. Энийг бүр албан ёсоор. Хоёрдугаарт хүн худалдаалах гэмт хэргийн хохирлын тусгай дэд сан байгуулах гэж байгаа. Энэ сангийн одоо жишээлбэл юу н одоо орлого буюу одоо бүрдүүлэлт нь хаанаас яаж бүрдэх юм, ямар шалгуураар зарцуулалт нь явахын гэсэн энэ төсөөлөл олон улсын судалгаа саналаа ирүүлээч хууль зүйн байнгын орон дээр. Мөн гэмт этгээдийн ашиг орлогыг хурааж хохирогчдод нөхөн төлбөр олох механизм гэж байгаа. Энэ жишээлбэл одоо ямар хэмжээний төлбөрийн тухай, ямар хэмжээний төсөөллийн тухай ярьж байгаа юм бэ? Энэ талаарх бас нэгдсэн мэдээллийг өгөөч. Тэгээ эдгээр мэдээллийг хүний эрхийн дэд хороонд баасан жаргал дарга дээр хаяглаад биднэрт ирүүлээч. Дараа нь тэр хохирогч төвтэй нэгдсэн үйлчилгээний төв байгуулах гэж байгаа. Энэ төвийн бас одоо функц ажиллах горимыг яг юу гэж харж байгаа юм бэ? Ямар төсөөлөл байгаа юм бэ? Ерөнхий ингээд одоо ингмээр гэхээс илүүтэйгээр маш тодорхой алхам нь имплементашн буюу хэрэгжүүлэлт болох хэмжээнд бид нар санал ирүүлээч. Дөрөвдүгээрт тэр хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам гээд 2.1-4 заасан зүйл заалтыг шинжилэн боловсруулах гэж байгаа. Яг ямар үндслээр ямар өөрчлөлийг яаж шинжилэн боловсруулах гэдэг юм бэ гэдэг саналаа мөн бас энэ хүний эрхийн дэд хороонд ирүүлээч. Дараад нь 5 дугаарт тэр тайч хүзүүлбэртэй бар караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулж бусдыг биеийн үнэлгээг зохион байгуулах, хүн худалдаалах гэмт хэрэгүүд бүртгэж эхэлсэн хар тамхи мансууруулах бодис мөрөөдө тоглоом зэрэг бус төрлийн гэмт хэрэгтэй хавсран үйлдэгдэж байгаа гэж байгаа шүү дээ, тийм ээ. Яг энэ дээр жишээлбэл тоо статистик гэмт хэргийн гаралтын шинж байдлыг гаргаач. За ингээд энийг ер нь бол бид нар дээрх арга хэмжээнүүдийг авсан тохиолдолд ямар үйлдэл үр дүн гарах вэ гэдэг ийм одоо симуляц байдлаар төсөө даргын загварчлалын үр дүнг бидэрт ирүүлээч. Цагаа нэмж авч болох удиргаа. За Эрдэнэ олдогчнууд 1 минут нэмээд өгчээ. За тэгээд энэ дээр жишээлбэл зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцээх хэлцч гэдэг юм уу эдгээр дээр бүтэц оронтойг бэхжүүлэх, чадварчуулах гэж байгаа. Энэ дээр яг тодорхой саналаа яамны түвшинд юу хийх юм, засгийн түвшинд юу хийх юм, энийг дэмжихийн тулд тухайлбал одоо хууль зүйн байнгын хорооноос ямар үйлдэл шийдвэр гаргалтыг та нар хүсэж байгаа вэ? Энэ төлөвлөгөөгөө маш тодорхой бидэнд ирүүлээч. Одоо ерөнхийдөө танилцуулгыг ойлгож байгаа ч гэсэн шууд одоо шийдвэр гаргах юм одоо саналуудыг та нар ирүүлээч. Дараа нь 6-т нь болохоор тэр AI тухай ярмаар байна. Сүмбэ гэд програмаар гарч ирээд тэр тодорхой энэ одоо гэмт хэргийн одоо хохирогч бий болох нөхцөл байдал руу оруулаад байна шүү дээ. Тэгээ энэ ингээд тодорхой хаягуудыг хаасан гэж хэлээд байна. Энэ бол одоо байгаа зүйл дээр шинж тэмдгийн уучлаарай нэг юм дуусгасангүй. Минут дуусчлаа. Нэг яаччихдаг. За 1 минут сонгоод өгчээ. Тэгэхээр одоо нөгөө байгаа зүйл дээр дүн шинжилгээ хийгээд хаахаас гадна энэ хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй тэр зан төлөвтэй байгаа энэ сурчлагаа хийж байх магадaltaй энэ зүйлийг химэл оюун буюу бүтээмэл оюунаар AI-гаар ингээд тандан судлах талаар та нар энэ дотор төлөвлөгөөнд оруулаач. Өөрөөр хэлбэл гарсан хэргийг яаж одоо хаах уу гэхээс илүүтэйгээр гарах болзошгүй нөхцөл байдал бид нар яаж өрчсөн сэргийлэх вэ гэдэг дээр химэл оюун ашиглаж яваач. Энэ бол одоо маш олон улсад ашиглаад байгаа юм байна лээ. За тэгээд сая тэр нэг Эпштейн энтертэй холбоотой зүйл дээр бас зүйл гараад байна. Энийг яг энэ хууль зүйн сайд бас яг энэ ажлын хэсгээ маш ойрын хугацаанд зарлаад явахгүй бол одоо үнэн чимшиг, худлаа чимшиг энэ байдал нь өөрөө улс төрчлөлтийн шалтгаан болоод нэг намын ч тийм үү лидерүүд рүү зохион байгуулалтад дайрах хэрэгсэл маягаар харагдах гээд байгаа учраас
үнэн худлын завсар, дөрвөн хуруу зай гэдэг шиг яг энийг тодорхой нотлох баримтад суурилсан байдлаар бас За 5-8 их хариулах уу? Амар сайхан сайд. За амар сайхан сайд хариулъя. Тэгээ энэ асуудлаар ер нь сая ярьснаар нэг юм эргэлзээ ардлага байгаа бол тэрийг тайлах. Нэг талд нь ил тод мэдээллээр олон нийтийг хангах чиглэлээр ажлын хэсэг зохион байгуулагдаад явна. Шуурхай зохион байгуул. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ асуудал хүний наймаатай холбоотой асуудал бол ойрын хугацаанд зөвхөн хууль зүйн яам байнгын ороод үдээгүй. Ер нь энэ хөлбөмбөг нийгэм хамгааллын яам, боловсролын яам гэдэг нийгмийн чиглэлийн оролцоотой төрийн захиргааны төв байгууллагуудыг оролцуулж нэлээд одоо хаалттай мэдээлэл солилцож энэ дээр цогц арга хэмжээ авахгүй болвол энэ өөрөө ихээхэн анхаарал татсан асуудал болж байгаа. Сая хэлсэн орчин үеийн боолчлын хэлбэр гээд одоо төрөл бүрээр ажил зуучилж байна. Цахим энэ одоо алдлага хүний наймаа энэ чиглэлийн гэмт хэрэгүүд улам нэмэгдэж байна. Эннээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрхэн зохион байгуулах гэх тухай асуудал бас их өргөн бүрэн цогцоор нь ярьж ойрын хугацаанд бас тодорхой үе шаттай ажлуудыг хийх тал дээр Эрдэнэт гишүүний яриад байгаа асуудал дээр бид бас дотооддоо ярьж байгаа зүйлүүд бий. Энэ чиглэлээр мэргэжлийн албад холбогдох байгууллагууд төлөвлөгөөгөө ойрын хугацаанд тодтогоод тэгээ байнгын ороо болон бусад хамтарсан уулзалтууд дээр танилцуулъя гэж байгаа. Энийг бид дараагийн удаа бол хаалттай хийх ёстой гэж үзэж байна.